хайртай шүү төрүүлж өсгсөнд баярлалаа гэж. Хайртай эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. За. Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. За Монголынхаа бүх эмэгтэйчүүдэд Мартин эмний баярын мэндийг хүргэе. Нэртэйгээ болохоор яг 16 жилийн өмнө анх танилцж байсан. Тухайн үед бол жуулчинд маш их явдаг. Тэгээд гэрт нь очиод яг их нэртэйгээ танилцж байсан нэг өрөө. Тэр өрөөноос хойш ерөөсөн миний сэтгэл зүрхтмээр нэг ганцхан хүн бодогддог байсан. Миний ани болохоор яг нүүдх одоо шүд хоёр үнэхээр миний сэтгэлийг одоо хөндөж чадсан. Нөгөө нэг эр хүний нэг жижигхэн чавс утас байдаг шүү дээ. Тэрийг хөндөж чадсан гэх юм уу те. Намайг одоо 20 орчим нас хүрэх үед ээж аав маань ирсэн. Одоо Солонгос ус ээж маань иржсэн байхгүй тухайд. Тэгээд онгоц бууж байгаа гэсэн тэр өдөр ээж рүүгээ одоо дүүтэйгээ хамт цэцэг бариад очсон. Зүрх амар балбал гэл цохилол. Тухайд одоо миний ээж ямар царайд байлээ гэж бодож исэн. Тэгэл буугаад ирсэн чи мөн үү гэж бодсон чи яг ээж мөн байсан. Тэгэл ээжигээ хараад яг нөгөө клип шиг гэх юм уу? Хоёр талаасаа яг тэрвэрлтэл уйлал яг тэр торгон мөч бол миний амьдралд одоо хизээч дахин давтагдчихгүй тийм үуч байсан. Би ээжигээ ер нь нэлээх жоохон уурлуулж гомдоодаг төрлийн хүн. Надад зүгээрээ миний хүү зүгээр бүх юм болно. Чиний буруу биш гэхнээр ер нь надад нэлээд сайн ойлгуулдаг. Төрснөөс хойш ер нь ээжигээ зөндөө их уурлуулж гомдоосон тэр бүхэнд яг одоо чин сэтгэлээсээ хүн уучлах гэж байна. Хүүгээ уучлаарай. Хамтдаа ингээ байгаагийн ганц шалтгаан нь болохоор бит хоёр бие биенийгаа үнэхээр сайн ойлгодог. Тэгээд бит хоёрын сонирхол нэг байгаа нь хамгийн том давуу тал болж өгсөн. Би нэр үнэхээр мохоо зөрөөзөөдтэй. Тэгээд тэрийг ойлгоод надтай хамт ингээ байдагт нь баярлалаа. Ээжтэй хайртай шүү. Хорвоод дэлхийд одоо байхгүй. Хамгийн одоо хайртай эрхэм хүмүүс та шүү. Хандаа одоо Мартин эмний тэгээ гал халуун мэндийг хүргэе. Энэ хорвоогийн хамгийн сайхныг хүсэн өрөө. Ээжтэй зөндөө их хайртай шүү. Байнга хэлж чаддгүй ч гэсэн ийм том боломж олцсонд үнэхээр их баяртай байна. Тэгээд энэ өдрөөс хойш өдөр болго ээжтэй хайртай гэж шүү гэж хэлж байна. Намайг үргэлж дэмжиж, хайрлаж, хүндэлж явдаг хайртай найз охиндоо өнөөдөр би бэлэг барих гэж байна. Тэгээд бүгдээрээ хамтдаа яг эндээс гараад манай ээж дээр очиж бэлэг барьцгаая. Өнөөдөр би найз охинтойгоо болцохоор төлөвлөсөн ба. Тэгээ манай хүн дээр хүлээж байгаа. Тэгээд би цэцэг тэгээ вайн авсан байна. Хэдүүлээ хамтдаа харцгаая. Ер нь л баг анхны удаа шихоо яг ингэж албаасаар нэг бижигээ баярлуулах гэж байгаа болохоор бас нэлийн догдолж байна. Гадуур ажил амжуулсаар бүр оройтчлоо. Эхнэрийгээ баярлуулах гэд орж за хэдүүл оръё. Бүгдээрээ хамтдаа явж ороод тэгээ манай ээжийг хэрхэн хүлээж авахыг харцгаая. Хайраа. Хайртай эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе чинь. За, Мартин эмний баярын мэнд хүргэе. За. Ээж. За ээж баярын мэндээ. Хайртай шүү. Хайртай шүү төрүүлж өсгсөнд баярлалаа гэж. Баярлалаа. Ямар энэ бэлгэн таалагдж байна уу? Баярлалаа хандаа. За. Өндөх баярлалаа. За ямар байсан? Сайхан байлаа. Хэлэхгүй болтохгүй шүү. Камераар гарчихсан чи үг хэлчихсэн. Манай ээж сандраад байна. Хандаад үнэхээр хязгааргүй хайртай шүү гэдэг. Энэ ташрамт хэлье. Тэгээд хайртай шүү. Чамдаа ч гэсэн хайртай шүү. Баярлалаа. Тэгээд энэ гайхалтай мөчийг бүтээлцгээд тусалсан Елэв төлөлийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлье. Монголынхаа бүх сайхан ээжнэр эмэгтэйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг бид хоёрын зүгээс хүргье.